Ерөнхий сайд оёрт нь бидэд нөгөө 2023 онд Welcome to Mongolia яг Солонгост улс тийг гээд бид нар юм брошюр одоо зар сурталчилгаа ингэж нэгээд аваад орсон чинь оёрт ерөнхий сайд гэжсэн. Чи яга програм тавьсан? Монгол юм байд тавьж ягаад орсон машин байд. Ягаад морь ажиллахгүй. Ягаад хэмээ ажиллахгүй. Гэхдээ ягаад одоо жишээлбэл чиклээс ажиллахгүй. Ягаад програм? Энэ байхсгүй юм шиг гэж үзчихсэн баг. Бидний тайлбарласан найдвар бол тэр програм дээр гараад Тэнгэрийн оддыг заагаад Монголын говийн шүн ийм гоё юмаа гэдэг тренд нь Солонгост бэлэн байсан. Хоёрдугаар програм сууж явъя гэдэг хүсэл эрмэлзэл нь маш өндөр байсан. Тэр машин суумаар байна. Тэгээ яг тэгэхээр нөгөө тодорхой контентууд рилсүүд нь тэмдэг явцсан байхгүй. Тэр машиныг үзэхийн тулд Монголд ирдэг жуулч тос байна. А хоёрдугаар хамгийн том нөлөөлөл оюутны ерөнхий сайд орсон маш том хийсэн том шинжилгээ бол визг болгосон процесс. Энэ бол оюутны сайдын яхаарахгүй аялал жуулчлалын чиглэлд манлайлал үзүүлсэн маш том ажил. Маш олон орны цахим виз бишилжүүлсэн. Солонгос визг болсон шүү дээ. Сулгаа гаргаад үзсэн чинь дандаа ахмадууд ирсэн байхгүй Монголд. Яагаад гэсэн залуучууд нь гинтийн шийдвэр гаргадаг. 4 өдөр байж байгаа л 5 дахь өдөр хаашаа явахыг харж байгаа визг орнууд байл харж байгаа 2 хоног 3 хоногтой шууд нислэгтэй ойрын орнууд руу очиод босч ирэх найз нөхдийн шоудалт. Аялал, үерхэл, гэр бүл тэг ингээ маш олон одоо багцууд гарах боломжууд байсан байхгүй. Ингээ Батцэг сайттай ярьж байгаа, төвцөө дотоод агенттай ярьж байгаа одоо ерөнхий сайд бидэдийн гаргасан шийдвэр бол Солонгос визг болгосон. Энэ бол масар өндөр нөлөөлөл үзүүлсэн учраас одоо сүүлийн Солонгос жуулчдын тоог харуул урдны 100 мянга хүрэхгүй байсан жуулчид дийлэгтээ дундаас дээш насах юм байсан бол одоо буухгүйгаа 220 мянгаас доош 220 мянгаас доош буухгүйгаа энэ тоог үзвэл дийлхэн залуучд байгаа. Энэ маш том үр дүн авчиж байгаа. Тэгээ чинь өөрөө эдийн засгийн өсөлт маш өндөр шүү дээ. 220 мянган жуулчин гэдэг бол Монгол хөнгөнөөс гаргасан тооцоо судалгаа яг зүгээр онгоцны зардлын тооцоод хасаад $1000 гэж үзтээ. Тэ $1000. Тэгвэл 220 сая доллар байхгүй. Нийтлэг онгоцны зардлын хүртэл тооцоод наан цаан бүх юмын тооцоод ингээд үзвэл $2000-аас $2400 гардаг. $2000 тооцоод энэ одоо хэдий $500 гаруй сая доллар баггүй. Тэгээ $500 сая доллар гэдэг бол их хэмжээний мөнгө. Тэ Монгол эдийн засгт орсон гэсэн. Зөвхөн Солонгос шүү. Анх удаа Солонгос хятад Орос хоёрын жуулчдын тоог давсан үзүүлэлт байдаг.